Сүүлийн үед сошиал сүлжээнд хогны уучиг харагдахад нэгэн цүнх олонний анхаарлыг татаж байна. Шар өнгийн гялгар уутыг санагдуулам энэхүү загварын талаар зарим хүн хошигнож егөөцөн утгатай пост оруулж байгаа бол нөгөө хэсэг нь тансаг брэндүүдийг шүүмжилж байгаа юм. Гэхдээ энэ бол дэлхийн загварын ордонгийг дэх Balenciaga-гийн гаргасан Trash Pouch нэртэй цүнх юм. Уг загварыг 2022 онд танилцуулсан бөгөөд ойролцоогоор $1790 үнэтэй. Өөрөөр хэлбэл Монгол мөнгөөр 6 сая төгрөгийн өртөгтэй тансаг бүтээгдэхүүнд тооцогдох юм. Энэхүү цүнхийг өндөр чанартай материал буюу тухлын арьсаар хийсэн байна. Тухлын арьс нь хэлбэрээсээ хадгалдаг удаан хугацаанд хэрэглэсэн ч өнгө бүтцэн хуучирдаггүй учраас тансаг зэрэглэлийн цүнх гутал үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг байна. Balenciaga-гийн дизайнер Demna Gvasalia энэхүү загвараа танилцуулсныхаа дараа дэлхийн хамгийн үнэтэй хогны уут хийх боломжийг алдахыг хүсээгүй хэмээн хошигнон хэлж тухайн үедээ загварын ертөнцид ихээхэн шууган дагуулад амжжээ. Тэгвэл тус цүнх сүүлийн үед дахин олонний анхаарлыг татах болсон нь Хятадд болдог Weibo Movie Night ёслолын арга хэмжээтэй холбоотой аж. Тус арга хэмжээнд оролцсон жүжигчин Жан Жинги хогны уутыг санагдуулам төрхтэй цүнх барьж гарч ирснээр Trash Pouch цүнхийг дахин алдаршуулад байна. Түүний энэ үйлдэлийг зарим хүн тансаг загварын брэндүүдийг хошин байдлаар шүүмжилсэн гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь олонний анхаарлыг татах зорилготой ухаалаг маркетингийн нэг хэлбэр гэж харж байна. Үнэн дээр Balenciaga брэнд ийм төрлийн маргаан дагуулсан этгээд загваруудаараа алдартай бөгөөд загвар шинжээчдийн үзэж байгаагаар хүмүүс гайхаж шүүмжилж цахим орчинд хилэлцүүлэг өрнүүлэх тусам брендийн маркетинг улам хүчтэй болдог гэж үзэж байна.